Орчин цагийн хүмүүсийн амьдрал хэрэглэн дээр тогтдог гэхэд хэлцдэхгүй. Жижиг гэлтгүй бүхий л зүйлийг хэрхэн зөв эдэлж хэрэглэх талаар наад захын ойлголттой байх нь таны амьдралыг хөнгөвчүүлж цагийг хэмнэдэг. Намин Холдингтэй хамтран бэлтгэдэг хэрэглээний боловсрал нэвтрүүлэг маань эхлэж байна. Бид энэ удаад манай шилдэг үндэсний үйлдвэрлэгч компаниудын нэг Эрдэнэт Хэвс компани үйл ажиллагаа, бүтээгдэхүүнүүд болон тэдгээрийн хэрэгцээтэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг хүргэх болно. Манай оронд өрөх бүр ноос ноолрон бүтээгдэхүүнийг Эрдэнэс хэрэглэх болсон нь эрсдэс уур амьсгал, урт удаан өвөл болдогтой холбоотой. Орчин цагт ч машин даргаар боловсруулан гаргасан Хэвс дороожнуудыг өргөнөөр хэрэглэж байна. Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Эрдэнэт Хэвс компани Герман, Орос, Польш, Япон, Франц, Италийн сүүлийн үеийн техник технологиор тоноглогджээ. Хэрэглэгчдийг 100% цэвэр ноосон байгаль орчин дээлтэй, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнээр хангасаар ирсэн юм. Төрөл бүрийн зориулалтын 4 нэр төрөл 850 гаруй зураг дизайнаар Хэвс дороож үйлдвэрлэдэг. Мөн жилд 200 орчим шинэ ба шинжилсэн загварыг үйлдвэрлэлд нэвтрүүлж хэрэглэгчдэд хүргэдэг байна. Үндэсний шилдэг үйлдвэрлэгч Эрдэнэт Хэвс компани байн өсөн нэмэгдэж буй хэвсэн бүтээгдэхүүний эрэлт хэрэгцээг хангахаар 1981 оноос хойш үйл ажиллагаагаа явуулж байна. Эрдэнэт Хэвс компани дотоодын нийт зах зээлийн дийлэн хувийг хангадаг. Сүүлийн жилүүдэд тус компани шат дараалсан хөрөнгө оруулалт хийж, техник технологийн томоохон шинжилэлүүд хийжээ. Ингэснээр бүтээгдэхүүний чанар улам сайжирч, шинэлэг дизайн, өнгө загварын шинэ шийдлүүд бүхий Хэвс дороож үйлдвэрлэж байна. Ингэснээр 2008 онд дэлхийд дахна ноосон эдлийн хамгийн нэр хүндтэй барааны тэмдэг болох Wool маркийг Хүнү брендийн ноосон Хэвс эски шахай ноосон хүнжил зэрэг бүтээгдэхүүндээ авчээ. Энэ барааны тэмдгийг цэвэр ноосон, байгаль орчинд ээлтэй, дээд зэргийн чанартай бүтээгдэхүүнд л олгодог. Эрдэнэт Хэвс компани уг тэмдгийг хэрэглэх хэрэг авсан номер 1 гэрчлэгээтэй Монгол улсын анхны компани болсон юм. Мөн ISO 9001, 2000 MNS, ISO 9001, 2001 олон улсын чанарын удирдлагын стандарт хэрэгжүүлсэн Монгол улсын 2 дахь компани. Wool Blend тэмдгийг эзэмших эрх 2010-ыг авснаар Монгол улстай төдийгүй дэлхийд дахна танигдсан компани болсон юм. Аливаа үйлдвэрлэгчийн амжилтыг экспорт нь гаргаж буй бүтээгдэхүүний тоо хэмжээгээр нь хэмждэг. Эрдэнэт Хэвс компани дотоодын хэрэглэгчдийнхээ таашаалыг хэдийн хүртсэн бол хэлийн чандас ч амжилт олоод байгаа юм. Эрдэнэт Хэвс компани Хэвс хэвсэн бүтээгдэхүүнээ Оросын холбооны улс Хятад, Казахстан, Австрали, Итали, Унгар, Швед, Герман, Англи, Испани, Йордан, Киргиз, Тажик, Япон, Америкийн нэгдсэн улс, Канада зэрэг дэлхийн 17 оронд экспортлж байна. Сүүлийн үед хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээ цэвэр байгалийн бүтээгдэхүүн рүү чиглэх болсон. Хүний эрүүл мэнд болон хүрээлэн буй орчинд сөрөг нөлөөгүй, химийн нэмэлт бодис агуулгаагүй бүтээгдэхүүнийг экологийн буюу байгалийн гаралтай гэж нэрлэдэг. Эрдэнэт Хэвс компани энэ стандартад нийцсэн ноос ноолрон бүтээгдэхүүнийг үйлдвэрлэн гаргасаар байна. Өнөөдөр торгыг хиймэлараар гаргаж байна. Мөн хөвөнтэй ижил ширхэгтэй гэж үйлдвэрлэж байна. Гэтэл ноос ноолуурыг орлох химийн ижил ширхтийг өнөө хүртэл эрдэмтэд гаргаж чадаагүй байгаа юм. Эрдэнэт Хэвс компани бүтээгдэхүүний давуу талууд. Дуу чимээг шингээн, дулаан хадгална, тоосчлтыг багасгаж агаарыг цэвэршүүлнэ. Хашил үүсгэхгүй, халтрах, гурлах аюул багтай. Эдэлгийн урт, эдийн засагт хэмнэлттэй. Хүм байгальд хоргүй, экологийн цэвэр бүтээгдэхүүн. Хөлийн уланд үзүүлэх дөрвөлтийг багасгана. Өнгө загварын өргөн сонголттой, тав тухтай орчин бүрдүүлнэ. Галт тэсвэртэй. Үслэг утастай тул сэргийх чадвар сайн. Уналтын хүчийг 7% буйруулна. Гадаадын ижил төстэй бүтээгдэхүүнээс 2-3 дахин хямд.
Цэвэр носон дороож болон хевснүүд нь чимээ дулааныг шингээдэг онцлогтой. Мөн халаалтын зарлиг боддоор хэмнэх ба таны гэр албан туслагыг цэмцгээр тохилог халуун дулаан уур амьсгалтай болгоход тусалдаг юм. Эрдэнэт хевс компани үйлдвэрлэдэг дороочнууд нь албан байгууллагуудын хүлээлтийн болон хурлын тахим, ресторан, зочид буудлыг тохижуулахад мөн тохиромжтой. Шалыг нь дороожоор битүү бүрсэн өрөө тасалгаа үзэмжтэй харагдахаас гадна яваад орсон хүмүүрд тав тухыг мэдрүүлдэг. Харин таны дэвссэн хевс эсвэл дороож нугларч, хуйларч долгиондох ёсгүй. Энэ нь цэвэрлэхэд хүндрэл учруулдаг ба хевс дороожинд нуглаа үүсгдэг. Иймд та шинэхэн худалдаж авсан дороожоо суйрлуулахдаа мэргэжлийн хүмүүст хандах нь хамгийн зөв шийдэл юм. Дороожийг зөв суйрлуулснаар өнгө үзэмж болон эдэлгээг сайжруулдаг. 2006-аас эхэлж ажиллаж байгаа. 2006 онд манай Эрдэнэт хевснийг Германаас мэргэжлийн хүмүүс авцараад дороож хэрхэн яаж суйрлуулдаг, ямар багаж төхөөрөмж хэрэглэдэг тэрийг заалгуулсан тийм хүмүүс байгаа. Мэргэжлийн учраас ямар ч ингээл өөдсийг хүртэл ашиглаад ингээд хийгийн нийлүүлж, хэрхэн нийлүүлээд явчих шүү дээ. Аягдлыг аль болох баг гаргаж хийг сайхан нийлүүлээд тэгээд хаягдлаар нь одоо ашиглаад төлөвлөс янз юм хийгээд ингээд хийж ашигладаг байхгүй. Хүмүүс одоо ингээд хаус бариад ч юм уу пентхаус аваад хоёр давхраад гардаг шата үнэтэй модоор хийгээл тэгэл дээр нь лактал, бодал ингээд бөөн зардал чирэгэл гаргаад тэгсэн нөгөөх нь хальтраал дээр нь жоохон халцарч барайл ингээд яадаг учраас буцаагаад хевслэх болдог байхгүй. Тэгэл бид нарыг дуудаад одоо шилэнгээр хевслүүлдэг. Тэгээд уул нь хевслчих нь бол үзэмж нь гоё, зөөлөн, дулаан тэгэл дээр нь дуу чимээг цуурайг одоо намдаа ийм сайхан давуу талуудтай. Эрдэнэт хевс компани дороож суйрлуулалтын багийнхан Европ технологиор зориулалтын багаж хэрэгсэл ашиглан дороож суйрлуулдаг. Тэд өрөө тасалгааны хэлбэр, хэмжээнд тааруулан дороожны хээг нийлүүлэн наах, захалж оёх, хүрээ хийх зэрэг үйлчилгээ үзүүлдэг. Сүүлийн үед манай томоохон зочид буудлууд, яам тамгын газрууд болон банкуд өрөө тасалгаагаа Эрдэнэт хевсний дороожоор битүү бүрэх болжээ. Цэвэр хоньны ноосоор үйлдвэрлэгдсэнд бол байглаасаа гал тэсвэртэй, хэртэлд элэгдэлт багтай, өнгө үзэмжний өргөн сонголттой экологийн цэвэр бүтээгдэхүүн Эрдэнэт хевсийг санал болгож байна. Эрдэнэт хевс дороож нь айл гэр албан тусалгаа мөн 3-аас дээш одтой зочид буудлыг тохижуулахад хамгийн зөв сонголт юм а. Бусдаа сонцгой Эрдэнэт хевс. Хевс дороожийг бохирдоос хамгаалах хамгийн гол арга нь гадуур гуталтай гიშгэхгүй байх юм. Хевсийг тоос сорогчоор тогтмол цэвэрлэнэ. Ялангуяа шинэ хевсийг эхний 2 сард сайтар цэвэрлэх шаардлагатай. Шинэ хевсний гадаргуу дээрх суул богино ширэхгүйд болон өхмөл ус эхэндээ ихээр унагч удалгүй ярилдаг. Тоосыг нь сорохдоо үстэй сойцон хошуу ашиглана. Тогтмол тоосыг нь соруулснаар хевсний гүнд тоос шитэн орхоос сэргийлдэг. Хэрэв гэрээ нөхцөлд цэвэрлэх бол дараах зааврыг дагаарай. Зориулалтын шингэнээр цэвэрлэх. Нэг удаад хэрэглэх хэмжээг нарийн баримтлах, чигт цэвэрлэгээний дараа хевсээ газраас өргөж агаар оруулна. Хориглох зүйлс. Уусанд хит твтээж болохгүй. Үсний шампунь, барааны савн, нүүр гарын савн, угаалгын нундаг болон цайруулагч бодисоор угааж болохгүй. Эдгээр нь хевсний будгийг гэмтэн өнгийг гандахаас гадна ширхэгтийг түлж гэмтэх аюултай. Кофе, вино, хоолны өнгөт сүмс тол бүлдээдэг тул эдгээрээс тол бүсгээс сэргийлнэ. Намрын сэрүүн унсан энэ өдрүүдэд удахгүй бодлох урт өвлийн өмнө та гэр болон албан тусалгаагаа тохилог дулаан байлгыг гэвэл Эрдэнэт хевсийн дороожнуудаа сонгоорой. Уламжлалт абстракт сонгодог гээд төрөл бүрийн хийд загвартай олон тооны хевс дороожноос та өөрийнхөө хэмжээ болон тавилга тохируулан сонголтоо хийгээрэй. Дараагийн бям гарыг хүртэл тэр баяртай.